сайн байна уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн томоохон технологийн компани ярилцсан тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдрөө эхэлж байна. За өнөөдөр бидний бодох бодлогыг үгээд linked list cycle гэдэг нэртэй бодлого байна. За энэ бодлого бол маш сонирхолтой бодлого. Ер нь linked list-ийг одоо үзэж байгаа. За ер нь бол энэ одоо өгөгдлийн бүтэц гэдэг хичээлийг үзэж байгаа хүүхдүүдийн дунд байдаг хамгийн сонирхолтой бодлого бол энэ бодлого миний хувьд бол. За яагаад вэ гэвэл Флойд гэдэг хүн хамгийн анх одоо энэ одоо cycle detection algorithm гэдэг нэртэй зүйлийг одоо хамгийн анх гаргасан байна. Тийм учраас энэ ямар одоо алгоритм юм бэ гэхээр хідүүсэнд нь ямар нэгэн юу өгөгдөх нь байна. Одоо linked list өгөгдөх нь. За linked list дотор ямар нэгэн тойрог байгаа юу үгүй юу одоо хідүүрээ үзэх нь байна тий. За хамгийн ихсээд бол 3 2 тэг 4 гэж хасах 4 гэж явсноо буцаад эргээд 2 дээр ирж ийн гэдэг чинь энэ бол ямар нэгэн одоо тойрог үүсцэн гэсэн үг шүү дээ. За 3 энд байлаа гэж бодъё. За тэгэнгүүт 2 энд байна. Энд тэг байна. Энд 4 байна. 4 нь эргээд 2 дээр очино. 2 нь тэг 4 2 тэг 4 2 тэг 4 2 тэг 4 2 тэг 4 гэд энд бас тойрог үүсэж чинь тий. Тийм учраас энийг яаж бодох вэ гэдэг одоо хүн төрөлхтөнд асуудал гарч ирсэн чинь Флойд гэдэг хүн нэг арга дэвшүүлсэн байна. За тэр арга нь бол маш сонирхолтой арга. Зөвхөн linked list ашиглагддаг биш, маш олон одоо бодлогууд дээр ашиглаж болно. За array-ийн бодлогууд дээр ашиглаж болно, tree-ийн бодлогууд дээр ашиглаж болно. За маш олон бодлогууд дээр ерөнхийдөө ашиглаж болно. За ер нь node орж ирж байгаа зүйл. Тэгээд бас cycle гэдэг зүйл орж ирж байгаа зүйл. Бид нэр ерөнхийдөө Флойдийн алгоритмыг нь ашигладаг байх нь байна. За тэгэхээр ер нь ийм тойрог үүсч болж ивэл бид нэр true буцаан тойрог үүсэхгүй зүгээр шулуунаараа явчвал бид нэр false-ыг буцаах нь байна. За тэгэхээр Флойдийнхоо юу руу орцгоё хэдүүлээ. За 3 2 тэг. За ерөн ойлгоход бол амархан тийм одоо амар хэцүү зүйл байхгүй. За эргээд ийшээ ирж байна тийм. За тэгэхээр хэдүүлс нь 2 pointer эрэхтэй. За нэг нь slow pointer гэдэг хэдүүлээ эндээс ихсчээ. Дараачихын хэдүүлээ fast pointer гэчээ тий. За fast pointer бол slow-өөсөө 2 дахин илүү хурд явна. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл за нэг эргэлтэн дээр за slow fast хоёр бол яг ижлэхэн нode биш гэдг нь хэдүүлээ мэдж байна. Нэг эргэлтэн дээр хэдүүлээ яана. Slow нь энэ дээр ирэх нь байна тий. Дараачих тэр. За тэнгуут хэдүүлээ fast нь яах вэ гэвэл ийшээ нэг үсрээд дараа нь дахиад ийшээ нэг үсрэх нь. За тэгэхээр хэдүүлээ fast нь бол энэ дээр ирэх нь шүү дээ. 2 дахин илүү үсрээд. За тэнгуут энэ дээр бол мэдээж хэдүүлээ таарахгүй байх гэдгийг нь харж шүү дээ. Энэ хоёроос таарахгүй байна гэдгийг хэдүүлээ харж. Тэнгуут дахиад slow ийшээ юу яагаад fast нь бол 2 удаа үсрэх шүү дээ. Ийшээ нэг үсрэн, ийшээ нэг үсрэн тийм ээ. Тэгэхээр fast slow 2 нь одоо нэг нode дээр хүрээд ирж байна тий. Fast slow 2 нь нэг node дээр хүрээд. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ cycle detection. Cycle болчихжээ. Энэ бол одоо нэг тийм тойрог үүсчихжээ гэдгийг нь хэдүүлээ энэнгээр мэдчихнэ гэж ойлгож болох нь. Тэгэхээр энэ дээр одоо шууд return true гэдгийг энэ дээр шууд хийчих болж штэ. Тэгээ энэ яагаад байнгын болох юм бэ? Энэ яагаад байнгын case юм бэ гэдэг одоо асуулт хэдүүл нь гарч ирж байна. За яагаад энэ байнгын кейс вэ гэдгийг хэдүүлээ ямар нэгэн cycle байхгүй юм дээр хэдүүлээ аваад үзье та тий. 2 тэг хасах 4. Slow энэ дээр, fast энэ дээр. За slow бол дараа нь энэ дээр үрээд ирнэ. Fast энэ дээр үрээд ирнэ шүү дээ. 2 үсрээд тий. Нэгийг нь алгасаж үсрээд энэ дээр үрээд ирнэ. За slow энэ дээр үрж ирэхэд fast нь шууд дуусчихна. Nose pointer уусчихна. Тийм учраас энд ямар нэгэн circle үүсэхгүйс бол fast нь эргэж очиод slow гүйцэнэ гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Тийм учраас энэ бол байнгын болох ямар нэгэн cycle тэр одоо linked list юм уу ямар нэгэн tree дотор одоо тийм cycle буюу тойрог үүснэ үгүй юу гэдгийг энэ бол байнгын шалгаж болох тийм алгоритм байх нь байна. За хэдүүлээ одоо энийг кодчилж үзцгээе. За хэдүүлээ бодол руугаа оръё. За бодолт нь бол ер нь бол ойлгомжтой. За хэдүүлээ ингээд
За, slow-ийг head-с ихсүүлчих. За, мөн дахиад хэдүүс fast-ыг head-с ихсүүлчих тий. За, ер нь бол ялгаагүй. Ер нь зөвөр яг хуу head нь хэрвээ одоо ингээд бичсэн үедээс юу яаж босох нь вэ хэдүүзээ. Head-ийг дараачихаас нь ихсүүлчих босох нь. За, энийг илүү ийм нөхцөл өдр бичихгүй заавал тийм edge case гаргахгүй гэвэл хэдүүзээ зүгээр ингээд бичсэн илүү аюулгүй байх нь байна. За, хэдүүзээ дараачихыг. За, энэ бол бидний энд if гээд би буруучиж чинь энэ бол while байх хэвээр. Soup явах хэвээр шүү дээ, тий. За, soup яваад за ингээд бичсэн юм чи хэдүүзээ slow бол дараачих руугаа орох хэрэгтэй, тий. Slow бол дараачих руугаа орох хэрэгтэй. Яг дараачих нь. За, fast бол дараачихыг алгасаад тэрнийхээ дараачих руу орох хэрэгтэй шүү дээ, тий. Тэгээ хоёр дахин хурд явж байгаа. Хэрвээ тэнгүүд энэ хоёр давхцчус хэдүүзээ true давхцаж чадахгүй болвол хэдүүзээ энэ дээр false-ыг буцаана, тий. Давхцаж чадахгүй дуусчихвол. За, хэдүүзээ шалгаад үзье. Ер нь бол бичигдэж байгаа ойлгомжтой. За, ер нь ийм өгдлийн бүтцүүдийн бодлого бол бодолт бол тийм код бол тийм урт байдгүй. Хамгийн гол цаадах утга санааг нь ойлгох нь хамгийн чухал байдаг. За, ер нь энэ бичлэг бол ойлгомжтой байсан гэж бол найдаж байна. За, Floyd-ийн энэ cycle detection гэдэг зүйлийг бол бид нэр дан ганц linked list дээр ингэж ашигладаг. Тийм учраас хэдүүзээ энэ ойлгохтой илүү сайжруулах хэрэгтэй шүү. Тийм учраас дахин энэ бичлэгийг үзээрэй. Хэрвээ ойлгоогүй бол мөн энэтэй холбоотой Floyd-ийн алгоритмтэй холбоотой бичлэгийг илүү ихээр үзэхийг хүсвэл комент хэсэгт бичээрэй. Мөн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай чаналыг дэмжээрэй.